12 босоо хүршин дүүжингийн хүршний хад 100 Нм бөгөөд 1 кг мастай ачааны хамгийн их хурд нь ийм байна. Хамгийн их хурдыг өгсөн байна 3 м/сек. Масс нь 1 кг. Хатыг өгсөн байна 100 Нм. Хэлбэлцлийн үе ба давтамжийг олоо гэсэн байна. Амархан байна. Хэлбэлцлийн үеийг яаж болох вэ? 2π масс k язгууртар 2-ыг үрчин p 3-аар авъя. Масс нь 1 кг. Хатыг нь өгчихсөн 110.0.6 секунд гарах нэ. Давтамжийг нь яаж болох вэ? Давтамжийг нь бүгдээрээ нэгийг хуваах нь t-гээр олчихно. Тэр маань нэгийг хуваах нь t-6 дээшээ 10 доор нь 6 энэ хоёрыг хооронд нь хураагаад 5 3 герц болох нэ. Бэд нь хэлбэлцлийн далайцыг олооч гэж хэлсэн байна. Хэлбэлцлийн далайцыг олж болох уу? Болно. Омегага эхлээд олчий. 2π хуваах нь t байдаг. 2π 0.6 6-г 0.6 туга 10 гарна. Радиан секунд. Энийг олцсон байхад амьдрал гоё болоо авчиж байгаа юм да. Учир нь гэвэл далайцыг нь бүгдээрээ энэ хамгийн их хурдаас олчиж болж байна. Хамгийн их хурд нь далайц омега гэсэн үг. Далайц гэдэг нь хамгийн их хурдыг цикл давтамжинд хуваасантай тэнцүү. Хамгийн их хурд нь 3, нөгөөх нь 10, 0.3 метр байж. C ачааны хурдтгалын далайцыг бүгдээр олъё. А-тиг А омега квадрат саяхан олсон 0.3 омега 10 квадрат 100 300 гарах байсан. Гэхдээ 30 гарна. Метр секунд квадрат. D хөдөлгөөний шилжилт хурд ба хурдтгалын хугацаанаас хамаарах хамаарлуудыг бүгднгээр ингээд нэг сайхан бичээ тавьчихөө хэвтүүлээ. Y тэнцүү А cos омега T А-г 0.3 гэж олсон. Cos омега хэд гэж боллоо? Омег 10 T юм байна. Анны уламжлалыг нь авна. Хасах 0.3-ыг 10-аар хөвчүүл 3 гарах нь байна. Синус 10 T. Дараа хурдтгал дахиад 10-аар хөвчүүл 30 косинус 10 T гэж тус нь олж болох нь энэ хоёрыг нэг тусад нарчин дээдлийг нэг тусад нарчаарай. 13 дугаар бодлого. Ачааг бүршин зүүхэд 44 см деформацлагдж тэнцвэрт орсон байна гэж байна. За ямар хүчүүлжлэх вэ? Энийг шууд ашиглаад нэг юмыг нь олох гээд байх шиг байна. Ийшээ kx доошоо mg ингээд kx mg тэгээ тэнцүү. Ачаа траекторын хамгийн доод цэгт 96 секунд хугацаанд 24 удаа хүрсэн бол буюу энэ дээрээс үеийг нь олж болж байна. 96 хуваах нь 24. Хэдий 4 юм биш үү? 4 секунд үетэй байх нь. Хэлбэлцлийн давтамжийг бол амархан бодлого байж нэгийг хуваах нь t 4.1 буюу тэг 125 Гц эсвэл секундын хасах нэг гэдэг нэгжээр илэрхийлж болно. 14 дугаар бодлого. 1 кг мастай ачааг бүршин зүүхэд ийм хэмжээгээр деформацлагдаж тэнцвэрт тогтжээ. Бүршний хатыг бол хэлбэлцлийн үеийг бол за энэ удаад нөгөөтгөж ингэ ашиглая. Энэ mg өнөөх нь kx байсан. Kx mg 2 1-1-тэйгээ хэмжээгээр тэнцүү. Бүршний хатыг яаж болох вэ? M-ийг x тугаагаар g дөржүүлж олноо. Масс нь хэд байгаа? 1 кг. Нэгийг үржих нь 10 0.1-ээр суусан байна. 100 Нм харагдаж байна. Хэлбэлцлийн үеийг олъё. Бүршин дүүжингийн хэлбэлцлийн үеийг яаж болтыг? 2π mk гэж болдог шүү дээ. 2-ыг үржих нь p-г нь 3-аар авчиж дахиад масс нь 1 кг хуваах нь 100. Эндээс 10 гарч ирнэ 0.6 секунд байх нь 15 5 ньютон жинтэй ачааг динамометр зүүхэд бүрш 5 см суусан байна. Уг динамометр 4 ньютон жинтэй ачааг зүүж тэнцвэрийн байрнаас нь 2 см хазаалгаад орхисон байна. Динамометрийн бүршний хатыг бол энэ дээрээс олж болно. Бүгдээрээ дээшээ бүршний хат доошоо mg kx саяных шиг ад нь kx тэнцүү mg k гэдэг бол mg хуваах нь x тэнцүү mg-г нөхцсөн байна 5 хуваах нь 5 см 5-ыг үржих нь 10-ын хасах 2 зэрэг метр 100 ньютон метр гаруй бэд нь юу бол гэсэн
хэлбэлцлийн давтамжийг олоо гэсэн байна. Хэлбэлцлийн давтамжийг энэ хоёрдугаар нөхцөл дээр бүгдээрээ харж байгаад болно шүү. Одоо энд бол 4 ньютон хүч үйлчилж байна. Шууд массыг нь олчилж чинь бүгдээрээ W хуваах нь G гэдэг хүндийн хүчээр 4 ньютон бол энийг 0.4 кг масстай байна гэд мэдээд авчиж байгаа. За эхлээд үеийг нь олчих. Үеийг нь болвол нэгийг хуваах нь Т гэдэг бүгдээрээ давтамжийг олчиж болно. Үе нь 2p масс k яд сурдор 6 0.4 ийм учраас хэрэгтэй байгаад байна. Хуваах нь шүү дээ. K сая 100 гэж олсон. Ингээд 0.38 секунд гарч явах шиг байна. Энэ хайдлахтаа үржигдээд 0.38 секунд. За давтамжийг нь яаж болох вэ? Нэгийг хуваах нь Т. 2.6 герц гарах нэ. Сид нь хөдөлгөөний хурд ба хурдтгалын далайцыг ол гэсэн байна. Хурдны далайц тэнцүү А омега 2 см-аас унсан байна. Тэг 100-2. Үрчин омега. Омегаг юу нь олсон юм уу? Омегаг олоогүй юм шүү дээ. Омегаг олчих бүгдээрээ. Омега гэдэг бол 2p nu гэдэг болчих. 6 үрчин 2.6. 15.6. Рад is энийг олчиж байгаа юм чинь энд одоо орлуулнаа 15.6 тэнцүү энэ дотор багтааж чадах нь 0.312 юм байна. Метр секунд. А0 А омега квадрат 102 гэсэн үрчин омега 15.6-гийн квадрат. За энэ хэд гардаг юм бол 487 3 дахь дор нөрөө 487 метр секунд квадрат гарах нэ. 16 дугаар бодлого. Пүршин дүүжингийн хэлбэлцлийн далайц 0.2 метр, пүршний хат нь 20 ньютон метр К өгсөн байна. Хөдөлгөөний хурдтгал шилжилтийн хамаарлын диаграммыг зурагт үзүүлсэн бол хэлбэлцлийн үе ба давтамжийг олоход надад омега буюу цикл давтамж шаардлагатай. Тэрийг энэ дээрээс олчих болж байна. Бүгдээрээ А0-ыг байна шүү дээ, тий. А хуваагаад үзье. Хэд гарах вэ? Омега квадрат гарна. А0 энэ харин А байна энэ. Энэ нь 5 юм байна. Энэ нь тэг 12 юм байна. Омега квадрат тэнцүү 25. Цикл давтамж нь 5 радиан секунд гарах нэ. Үеийг нь хэрхэн яаж олох вэ? 2p хуваах нь омега гарах болох нь байна. 2p 2-ыг үрчин 3 гэчээ. Хуваах нь 5. 6 1.2 секунд. Давтамж нь хэд байх вэ? Нэгийг хуваах нь Т. Нэгийг 1.2 тухай. 10-ыг 12 тухайгаа чиг 5 6.5 герц байж. Үүнийг олчихлоо. Түүний дараа ачааны массыг бүгдээрээ хэрхэн яаж олох вэ? Пүршиг шахахад одоо К цэг дээр ирэхэд буцаах хүч хаашаа үйлчлэх вэ гэвэл ийшээ үйлчлэнэ. За яг энэ К цэг дээр энэний хурдтгал нь хамгийн их байна. Харин энд буцаах хүч байна. Буцаах хүч нь массыг хурдтгалын далайцаар үржүүлсэндээ тэнцүү. Цаашлах юм бол энэ нь Гүкийн хуулиараа пүршний одоо уян харимхайн хүч байгаа учраас Kx гэдэг бүгдээр ингэ бичиж болж байна. Энэний оронд А орлуулах нь байна. Ингээд масс гэдэг нь Ka0 x байх нэ. Масс K нь хэд юм бэ? 20 ньютон метр. A0 нь 0.2. Үржих нь x нь ч гэсэн 0.2. За энэ дээр алдсан зүйл байна уу? 20 метр A0 энийг алдсан байна. Энэ чинь хурдтгал шүү дээ. Хурдтгалын хамгийн их утга нь хэд байлаа? 5 байсан. Энэ хоёрыг ингээд хооронд нь хуваагаад 4.0.8 кг масстай байсан байх нь. К-цэгт ачаанд үйлчлэх хүчийг хэрхэн яаж олох вэ? К-цэгт хамгийн их хүчээр үйлчлэнэ. Тэр нь m-ийг үржих нь A0 байсан. Ингээд энэ дээрээсээ бүгдээрээ дахиад энийгээ бичээд болчих. Масс нь 0.8 A0 нь 5 байсан. Ингээд 4 ньютон хүчээр үйлчлэх нэ.